Гэрлэлт. Хурмынхаа анхны өдөр эхнэр нөхөр хоёр хүнд ч хаалга тайлж өгөхгүй хэмээн тохиролцжээ. Тэр өдөр нөхрийн эцэг их тэдэнтэй уулзахаар ирэхэд тэд хаалганыхаа ард зогсож байлаа. Эхнэр нөхөр хоёр бие биерүүгээ харан нөхөр нь хаалга тайлахыг хүссэн боловч тэд нэгэнт тохиролцсон тул нээж өгөлгүй эцэг ихээ явуулжээ. Удалгүй тэр өдөр нь эхнэрийн эцэг их ирэхэд тэд мөн л хаалганыхаа дэргэд бие биерүүгээ харан бид тохиролцсон гэж зогсож байлаа. Гэтэл эхнэрийнх нь нүдэнд нулимс цэлэгнэж би эцэг ихтэй ингэж хандаж чадахгүй хэмээн шивнээд хаалгаа нээж өгчээ. Нөхөр нь юу ч хэлсэнгүй цаг хугацаа өнгөрч тэд 4 хүүтэй болж 5 дахь нь охин өр мэндэлжээ. Нөхөр нь шин төрсөн охиндоо маш том баяр хийхээр төлөвлөж хүн бүрийг урив. Баяр дуусны дараа эхнэр нь түүнээс өмнөх хүүхдүүддээ төрөхөд ингээгүй байж яагаад энэ удаад ийм том баяр хийх шалтгааныг нь асуухад учир нь тэр бидэнд хаалга нээж өгөх ганц охин өр мөн шүү дээ гэж хариулжээ. Тиймээ охид дандаа л маш онцгой байдаг.